Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Шинэлэн өдрийн мэнд. Шинэлэн өдрийн мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Өглөөний мэндийг хүргэе. Жавар тажигнсан тест чихтэй хөнхөтөн өглөө эхэлж байна шүү дээ. Тэгээ өчигдрөөс эхлээд 4-9 ихэсэн дөнөн үхрийн ивэр ухах гэдэг шиг үнэхээр хүүтэн байлаа тий. Тэгээд сая өглөө гэрээсээ гарахад хасах 38 градус гэж зааж байгаа ч гэсэндээ бид мэдрэгдэх температур 40 градус одоо ч гэсэн хിവэрэлэн. Тий. Би бас яг гэрээсээ гараад бүр ингээд нэг юм нүүрлүү ингээд алгаж байгаа юм шиг тийм хүүтэн байсан байхгүй. Тэгээд ингээд ерөнхийдөө манайх ч бас жоо уулан дээрээ бас уулнаасаа буугаа явж байгаад гинт юу хэд байгаа юм бэ гэсэн чи 40 байсан. Тийм тэгээд ямар ч гэсэн гадаа 40 байгаа ч гэсэн алгасаар агаад ажил дээрээ хурж ирээл нэвтрүүлгээ эхлүүлээд сууж байна. Харин сонсогч олон таавхан гэртээ байгаа одоохондоо гараагүй байгаа бол эсвэл энэ хүүтэн хотын хаа нэгтэй хаа нэг тийшээ явах гэж байгаа бол дулаахан говцсон дээрээ гэдэг төвлөмжийг өгмөр байна. Тэгэлгүй яхаа маш сайхан дулаалаад гараарай. Тэгээд зарим орон нутгуудаар зарим аймагуудаар бүр хасах 54 градус хүрж байгаа сурагтай байсан тий өдөртөө бүр тий газрын хөрсөн дээр бүр хасах 54 байна гэсэн мэдээнүүд яваад исэн. Тэгэхээр нилээн айхтар хүүтэн өвлийг бид онсож чинь шүү дээ. Гэхдээ энэ яг нэг юм 7 хоног үргэлжлэхээр хэлээ тий. Яг нэг энэ 7 хоногийг өнгөрөөчих юм бол буцаад өрн дулаан цаг айсээ байна шүү тий. Тэгж чадхараас ингээ нөгөө нэг сэтгэл бас айгүй гоё амардаг тий. Хүүтэн хизээ дуусах юм бэ ш. Тэгэл бид нэр энэ үедээ гоё цогцоод амьдраад удахгүй тэгээс сайхан сар шинолн уран дулаан ирэх чинь гэдгээ ингээд тэмдэглэн ихлээр сайхан байдаг шүү дээ. Тэгэлгүй хаа. За тэгээд шинэлэн өдрийг Джон Стотын хийсэн нэг үгээр эхлүүлээ гэж бодлоо. За. Бид чуулга нэг зөвхөн үзэгчд суудаг театр биш, гишүүн бүр нь үйлчлэлд оролцдог гэр бүл гэж харах ёстой гэж хэлсэн байт юм байна. Тэгээд маш чухал үг санагдсан. Тэгээд өчигдөр эзний хүндэтгэл мөрөглөлийн өдөр байсан шүү дээ. Тэгээд бид хамтдаа цуглаж эзний өмнө цуглахдаа бид хамтдаа итгэл дотроо нэгцэн ах トゥ ус гэр бүл олцоход гэн юутай сайхан бэлээ те. Би бинээ дэмждэг, би бинийхээ төлөө залбирдаг, хамтдаа суралцдаг, би биенийхээ ууг шуугаас хуваалцдаг. Үнэхээр яг гэр бүл шиг энэ одоо нөгөө нэг байдлыг зөвшөөрсөн дас үнэхээр их талархаж байлаа. Тийм. Ер нь бол Джон Стот пастор зөвлөх талдарт энэ үний хэлсэн яг энэ үг бол одоо чуулгануудад маш чуулгануудаа бид нар ямар болсон бэ? Яг үндэ бид нар ямар байх ёстой вэ гэдэг талаар маш том урайлга болж идэг тийм үг байгаа даа. Тэгэхээр хүмүүс нэг байгууллага дээр оронгуудаа шийдвэр гаргах төвчний хүмүүс нь л гол юм байна гэж боддог бол чуулган бол хүн болгон чухал, хүн болгон гол шүү. Номлогч сайн байлаа гэх тэрийг хэрэгжүүлэхээр баяр хөөртэйгээр эзний өмнө талархаж магтаад гарахын нэгэн байхгүй бол хин нэгэн зов зүдэрч очиод хин нэгэн түүний төлөө залбирч өгөхгүй юм бол өнөөдөр чуулганы оршин тогтнож байгаа утга учир бол алдагдсан шүү дээ тий. Маш чухал үгийг өнөө өглөө. Тэгэлгүй яхаа тэгээд хермоны шүүдэр өглөөний нэвтрүүлэгтээ хамт өглөөг угтдаг сонсогч танд баярлаа. Тэгээд өглөөний минь сайхан амарсан уу? Ахан дүүс минь гэд мэдчлэн орж ирдэг сонсогч танд баярлаа. Тэгээд авах зохисгүй бидэнд ерөөлөө үргэлжлүүлэн үргэлж зутгасаар байдаг эзэнт хамтдаа энэ цагт талархъя түнд алтар магтаалыг хамтдаа өргөцгөөе. Сэтгэл минь эснийг магтах тун ариун нэрийн магтааж хизээч байгаагүй
магтах тун ариун нэрийн магтааж хизээч байгаагүйгээр магтах тун ариун нэрийн магтааж хараар дүрэн та улахдаа удаан эртэнагоо нинжин сэтгэлтэй таны сайн сайхныг би хүрд магтан дуулаа үйтэн шалтгаан миний зүрхэн байна о сэтгэл минь эзнийг магтах тун ариун нэрийн магтааж хизээч байгаагүйгээр магтах тун ариун нэрийн магтааж учаадалын доротох тэр өдөр амьдралын минь төгсгөлэрэх үед түмэн жилийн туршурдээс үрд мөнхөө сүнс минь таныг магтсан хивээ о сэтгэл минь эзнийг магтах тун ариун нэрийн магтааж хизээч байгаагүйгээр магтах тун ариун нэрийн магтааж о сэтгэл минь эзнийг магтах тун ариун нэрийн магтааж хизээч байгаагүйгээр магтах тун ариун нэрийн магтааж ариун нэрийн магтааж ариун нэрийн Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид нар хамтдаа жинхэнэ баяр хөөргийг хайгч эшвзүүлэгч Хабакук гэсэн сэдвэр эзний үгээс бас хуваалцъя. Хабакук эшвзүүлэгчийн бичсэн тэр номын 3 дугаар бүлгийн 17-оос 18 дугаар ишлэл. Энэ хоёр ишлэл бол маш их алдартай ишлэл байна. Тэгээд бид нар нэг ийм зүйлийг бас ойлгох хэрэгтэй байдаг. Бид нар заримдаа биднэрт муу юм хийсэн хүмүүсийн тухай бодохдоо нэг зүйлийг мэддэг. Хэрвээ эзэн хамгаалаагүй бол тэр бүр илүү муу юм хийх байсан гэдгийг. Бид нар заримдаа өөр хариуцлага алдсанаас болж зарим нэг зүйлээ торгуул дунгаж, хураалгаж янз бүр болохдоо тэр алдсан зүйлүүдээ бодож байдаг болохоос бас сайн бодох юм бол хэрвээ бүрэн шударгыг ч юм уу, зөвийг ч юм уу бидний эцсийг үзье, унгыг гэж бодсон бол биднээс асар их зүйлийг нэмж хураах байсан бол байна гэдгийг бол мэддэг. Бид нар бидний уушлаагүй хүмүүсийн тухай заримдаа боддог л да. Тэгээд уушлаагүй хүмүүсийн тухай бодохдоо бид нар нэг тэгээд авч уушлаагүй, ингээд авч уушлаагүй гэж боддог нэ дараад нь бодглохоор тэр хүн өөр маш их олон зүйл дээр биднийг уучлсан гэдгийг ойлгох тохиолдол гардаг. Тэгвэл өнөөдөр Хабакук ишүүлэгчийн хувьд бол Хабакукийн үед бол яг үнэндээ бол өнөөдрийн ишлэл дээр бичдэг шиг баярлах тийм цаг үе бол биш байсан байна.
Гэтэ яагаад энэ ишлэгийг ütсэн бэ гэдгийг бид нэр энэ богино хугацаанд хамтдаа ойлгож мэдхийг одоо ойлгож мэдэж суралцгаая гэж. За ингээд уншъя. Хабакук 7-гийн 17-аас 18. Хэдийгээр инжирийн мод цэцгэлээгүй, усан үзмийн мод үр жимсгүй, чидүүний урагц гарахгүй, талбайд хүнс огт урахгүй байсан ч, бас хашаандаа хоньгүй, сарвчандаа өхөргүй болсон ч, эзний дотор би баясан хөөрч авралынхаа бурхан дотор баярлана гэж хэлсэн. Амен. Энэ гайхалтай ишлэгийг Хабакук ишвэрлүүлэгч хэлэх үедээ эхэндээ тэр бас дандаа яг ийм цоглог, ийм өөдрөг ийм хүн байгаагүй гэдгийг бид нэр Хабакук номыг унших юм бол харах боломжтой. Яг ингээд Хабакук номын одоо яг энэ нөхцөл байдал ингээд харж байхад яг өнөө цагийн ингээд монголчуудын одоо монгол пастор ахлагч нар ч юм уу эсвэл монгол ард түмнийхээ төлөө залбирдаг хүмүүсийн хамгийн гол үндсэн залбирлын сэдэв болох бурхан минь ээ, энэ ард түмний шудраг ус байдлыг та хараач тэ маш их юм санаа зовсон одоо тэ байгаа бүхнээ алдах гээд байгаа хэрнээ алдаад байгаа хэрнээ үгүй юунд санаа зовхгүй ингээл яваалах юм. Тэгээ бурхан минь бас та яагаад чимээгүй байгаа юм бэ? Та туслаач тэгэхгүй энэ ингээд байсаар байх юм бол ингээд бүр байхгүй боллоо гэдэг яг энэ одоо итгэгч арт түмэндээ хайртай бас бурхныг мэддэг хүний залбирлаар бол эхэлж байгаа юм л та. Тэгээ нэгдүгээр үлэгдэр бол нэг юм зүйл гарч байгаа нь юу гэхээр та хэдий болтол чимээгүй байгаад би хэдий болтол танаас тусламж гуйгаал ах вэ гэдэг зүйлийг бол хэлсэн байна. Гэтэ сүүлд нь нэг ийм зүйлийг Хабакук ойлгож яваад одоо энэ Хабакук номын төгсгөлийн 3:17 дээр ирж байгаа байхгүй. Бурхан арт түмнээ ямар ч нүглийн тунд өршөөнгүй хандаж харин ч тэр нүгэл яг үндэ ямар төлөөс төлж ямар нөхцөл байдал тэднийг аваач байсан бэ? Бурхан өөрийн одоо арт түмэндээ болон тэдний өвгдөөцөд хэлсэн өөрийн гэрээний дагуу тэдний хайрласаар тэднэрт боломж олгосоор яг нэг юм бүслэлтэнд байгаа хүмүүст зогтох газар ч юм уу тэ олгосоор байгаа гэдгийг Хизекэ олж харсан багт. Хэдийгээр дайснууд нь дасралтгүйгээр хүчрхэг болсоор байсан. Бурхан ч гэсэн хиний Хабакугийн амаар дамжуулаад юу гэж хэлүүлсэн бэ гэхлээр одоо халдачуд ирнэ гэж. Вавилончуд ирнэ гэж. Тийм үү? Тэгэд ингээд хилүүлээд байгаа хэрнээл өөрийнхөө арт түмнийг одоо юу гэдгийг хүчээр засаж задруулах гэхийн оронд зүрх сэтгэлээрээ өөрлөө нэргэхийг бурхан хүлээсээр байсан баг. Тэгэхээр нэг талаас ингээд биднийг одоо биднэрт байгаа бүхнийг одоо авахыг хүсэж байгаа, булаахыг хүсэж байгаа, биднийг байхгүй болгохыг, биднийг дарлаад дээрлэхэж мөлтөхийг хүсэж байгаа нэгэн үндэстэн үндийж явах үе. Тэр үндэстний эсрэг зогсох боломж нь бурхан байгаа гэдгийг мэдэхгүй байгаа нэг үндэстэн байж байгааг харна гэдэг Хабакугийн хувьд л маш хэцүү зүйл байгаа гэсэн. Хабакукт одоо бурхан Хизекэд нэг ацерчүүдийг дайрах үед туслаад нэг 185 мянган тэргийг Иерусалимын гадаа өгүүлсэн шүү дээ, тийм тусламж биш. Одоо нэг удаагийн, хоёр удаагийн тийм цэргийн тусламж биш. Харин арт түмний сүнслэг сэргэлтийн тусламж хэрэгтэй байгаа гэдгийг Хабакук ойлгож мэдсэн байсан. Тийм болохоор эцэст нь Хабакук ингээд ээжтэй ийм болоод байна. Эдгээр ингээд гим нүгэл хийгээд байна. Гэртээ ийм гим нүгэл хийгээд байна. Талбайдаа ийм гим нүгэл хийгээд байна. Эдгээр ийм шүтэн босгоод байна. За тэгээ гарынхаа тэр бүтээсэн өөрсдийнхөө бүтээсэн шүтэндээ л итгэж найдаад байна. Тэгээ тайрцсан модонд хандаж сэрээч гэдлээ тэ. Дүлийн юмд босооч гэдл ингээд тэгээд ах юм. А гэтэл тэдний төлөө хөдөлгөд бэлэн байгаа үргэлж амьд байсан. Бүр тэднэрээр хизээч одоо ямар нэгэн зүйл хийлэгдэггүй. Тэднээс зөвхөн өөрийнх нь арт түмэн байхыг, өөрийг нь хайрлахыг, өөрийг нь дагахыг хүсдэг. Тэр бурхан нь байсаар байтал энэ арт түмэн ингэж буруу тийшээ явж байхад бурхан харин энэ арт түмний эсрэг энэ олон улс үндэстнүүд босож гарч байгаад бурхан өөрийн арт түмнээсээ орж өөрийнхөө арт түмнийхээ эсрэг зогсохгүй байгаа гэдгийг Хабакук ойлгож мэдсэн байна. Бурхан Вавилончуудыг энд авчрах юм байна. Тэгтээ биднийг устгах гэж, биднийг сургах гэж. Бурхан бидний талбай дээр үр жимс ургуулахгүй юм байна. Гантай жилүүдийг өгөх юм байна. Тэр ч ятга бараг арчилгаа шаардахгүйгээр ургадаг инженерийн мод хүртэл жимс гарахгүй байх боломжтой юм. Гэхдээ л бурхан энэ газар нутгаа биднээс авахгүй юм байна. Биднийг дэлхийн хөрснөөс арчихгүй юм байна. Тиймээс бид
Бурхны өмнө эргэх юм бол бид харин Бурхныг чимээгүй бидний төлөө хөдлөхгүй байх гэж бодож байхаар гимшээд Бурхныг чимээгүй хүлээх юм бол харин Бурхан бидэнд хайр инэрлээ үзүүлэх юм байна гэдгийг Хабакук сүулт нь ойлгож ирсэн. Ингээд Хабакукийн хувьд бол хэдийгээр инжирийн мод ичгэлээгүй усан үзмийн мод үр жимсгүй тэ талбайд хүн сурахгүй хашаанд хондгүй сарвчанд өхөргүй болсон ч би эзний дотор баярлан хөөрч авралынхаа Бурхан дотор түүнд баярлан талархна гэдэг энэ үгийг бол хэлсэн байна. Тэгэхээр Хабакукийн энэ гайхалтай талархлын утгыг ингээ хэрэв бид нэг бодоод үзэх юм бол тэр нөхцөл байдал нь сайжирсан юм уу эсвэл нөхцөл байдал нь сайжрах ямар нэгэн ийм гэрэл гэгээдэ харанхуй тусах нэг ийм юу гэдгийг гарц олж харсандаа биш. Ийм нөхцөл байдал дотор үргэлжлүүлэн оруулж байгаа боловч өөрөөс нь ийм нөхцөл байдалд ортлоо нүүр буруулж байгаа ард түмнээ хаяхгүй байгаа Бурхны хайр, үнэнч байдал, ариун байдал, зөв шударга байдлыг харахтаа ер нь бол өөрсдийнхөө нөхцөл байдлыг болоод өөрсдийг нь нөхцөл байдал ямар болцоод байгаа вэ гэдгийг мэдсэндээ биш. Харин Бурхан хинбэ гэдгийг ойлгосондоо тэр илүү их талархаж бахархсан байгаа байхгүй. Тэгээ бид нар бүгдөө нэг зүйлийг маш ойлгох хэрэгтэй. Ер нь бол талархал бол материаллаг эд хөрөнгө ч юм уу эсвэл нэг юм төр зургийн хин нэгэн биднийг тохиолдоод байгаа хүнд нөхцөл байдлаас нэг төр зур аврах гаргахад биш. Харин амьдралдаа бий болохгүй байж болох байсан нөхцөл байдлуудыг мэдсээр ээжэж баг багаар бий болгоод бүр томруулаад тэр нь бүр сүм цуглаанд нь хайртай хүмүүст нь гэр бүлд нь хүртэл нөлөөлж ийм улс гүрэнд нь хүртэл нөлөөлөх хэмжээнд ийм нөхцөл байдал ийм гмийг тайлж хашаандаа ургуулж байгаа учраас Бурхны тэр ерөөлийн инжирийн мод, Бурхны тэр ивэлийн усан үзмийн мод, Бурхны тэр хайр инэрл бол хур бороогоор дамжуулан ургадаг талбай дээр ургадаг зүйлстэй Бурхан талархалтайгаар ширээгээ тойрсон хүмүүсийн дунд ширээн дээрээ тавиад Бурхан энийг өгсөн гэж хэлээд хамтдаа залбираад идэж бахархаж талархах байсан те. Тэр бүх зүйлсүүд байхгүй болж байгаа гэдгийг бол бид нар эртхэн ойлгож мэдээд түүн рүү эргэх хэрэгтэй байна. Бурхан тэр бүхнийг энэ дэлхий дээр дахин бий болгоод бидний ширээн дээр, бидний талбай дээр, бидний зам дээр, бидний үр хөвгдөдөд өгөхөд бол Бурханд бол тийм хэцүү зүйл биш. Харин Бурхны өөрийнхөө ард түмний талаар иш үзүүлэгчдэрээ дамжуулсан хэлсэн үгүүд байгаа штэ. Би энэ зөрүүд Бурхан хүзүүтэй ард түмний зүг гараа өдөржингөө сонглоо гэж. Тийм учраас Хабакукийн айцаас итгэл рүү хийсэн энэхүү шилжилтээс бид нар маш их сурах хэрэгтэй. Шодрог ус байдлаас болж зовж асууж те Вавилончуудаас бас айж те Бурхан минь ээ бид нар ингээд тань руу хандах нүргүй болчлоо. Дээр нь бас ингээд танд огт итгэдэггүй ард түмний гарт бид нар ингээд орох гээд байна. Бурхан минь ээ бид нар яах вэ гэд ингэж байж яснаа гинт бас ингээд харсан чинь нөхцөл байдал өөрсдөд нь духгүй муу маш хамгийн муугараа байгаа юм шиг санагдсан боловч яг үндэ Бурхан тэдний харин орхиогүй тэднэрт засрах боломж байгаа, өрөөгдөх, хивээгдэх боломж байгаа. Бурхан тэдэнд хайртай хിവэрэ байгаа гэдгийг ойлгож мэдчихвчээс Хабакук энэ гайхалтай магтаалын дуу дуулж арт түмэндээ урам зориг өгсөн байгаа байхгүй. Тэр ч утгаа тэр юу гэдгийг дуулал 23-ын Давид хааны үе шиг юм бод битсэн байгаа. Тэр бол юу гэж хэлсэн мэхээр эзэн Бурхан бол миний хүч чадал. Тэр миний хүдийг согооны хүлэмэт болгож намайг өндөр газруудаар явуулсан билээ гэдэг үгийг хэлсэн байгаа. Энэ үгийг хизээгүй эзлэгдэх гээд байгаа ард түмний ямар ч ширээн дээрээ тавих юмгүй годамжаар нь зах зээл нь хоосорсон тийм нөхцөл байдал байгаа ард түмэндээ Бурхны тухай хэлж ярьж зааж сургаж Бурхны зүрх сэтгэлийг дамжуулж байгаа иш үзүүлэгч Хабакук манайрны өмнөх 7-р зууны үед хэлсэн байгаа юм аа гэж. Нөхцөл байдал биш. Харин Бурхан тантай хамт байгаа хамгийн чухал зүйл гэдгийг харж сурах хэрэгтэй байна. Амен. Тэгээд Бурхан хүчээр бүхнийг шийддэггүй юм аа. Харин зүрх сэтгэлээрээ эргэхийг өөрчлөгдөхийг хүлээж яадаг юм аа гэсэн үг маш чухал санагдлаа. Тэгээд Бурхан хизээж биднийг орхихгүй. Бурханы төлөвлөгөө бүгд сайн байдаг үлээ. Эзний өмнө хамтдаа ирцгээе.
Дуслах нулимсыг харчи Хуйга шууданд хүчээ Зовдонгийн дунд хайраар тэврэ Абсвицийг зайлуулчээ Хүлээж байхад минь ажлаа хий Биднийг ариусгасан Ухаарч ойлгосгүй үеүдээ Тандидикийг заасан Та биднийг орхин мартгүй Таны дүүдгөө бүгцэн Үерийн ус башаатах гартун Та хамт бай Үрд мөнгөд итгэмжтэй Хайртай төгөөс Та биднийг захирагч Бурхан Төсөөлшгүй хосмэргүй Таны замыг ойлгохгүй Ирэх мэдэлтэй тэнгэрээстэй Инрих хайртай дуусахгүй Доронийг нэг та өрөвдөв Нэг үнсэнгүй өрөв Намайг хадгалсан босоогдоо Таны амгалтууд юу тайсайхан Та биднийг орхин мартгүй Таны дүүдгөө бүгцэн Үерийн ус башаатах гартун Та хамт бай Үрд мөнхөд итгэмжтэй Хайртай төгөөс Та биднийг захирагч Бурхан Эзэн та бол миний хончин Дутх зүйл надад нэг ч үгүй Мөксийн харанхуй хүндийн дундуур туулууч хор хөнөөлөөс би айхгүй Та миний хад, та миний бамбаа Хорон мөгдäs нүцэд их боловч Та сайнаар эргүүлнэ Та сайнаар эргүүлэн Алдраа дуусган Харанхуй хүндид итгэмжтэйгээр Та сайнаар ажиллаа хийн Та сайнаар ажиллаа хийж Алдраа дуусган Хормогдäs нүцэд их боловч Та сайнаар эргүүлнэ Та сайнаар эргүүлэн Алдраа дуусган Харанхуй хүндид итгэмжтэйгээр Та сайнаар ажиллаа хийн Та сайнаар ажиллаа хийж Алдраа дуусган Та биднийг орхин мартгүй Таны дүүдгөө бүгцэн
хайртай төгөөс та биднийг захирагч Бурхан. Амен. Өнөөдөр бид нэр Хабакукээс суралцлаа шүү дээ. Жинхэнэ баяр хөөргийг хайгч, иш үзүүлэгч. Хабакук гэсэн сэдвээр бид нэр суралцлаа. Хабакук номын 3:17-оос 18. Хэдийгээр инжирийн мод цэцэглээгүй, усан үдмийн модод шүржимсгүй, чидүүний ургац гаргахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч бас хашаанда хоньгүй, сарвчанда үхэргүй болсон ч эзний дотор би баясан хөөрч, авралынхаа бурхан дотор баярлнаа. Амен. Амен. Хабакук гэдэг нь тэвэрдэг нэгэн, зүүгддэг нэгэн гэсэн утгатай үг. Тэгээд өөрийн ард түмний бузар муу байдлыг харж шийтгэлээр дамжуулаад ч болов бурхан руу эргэхийг хүсэмжилсэн их орончдуудыг ойлгохын аргагүй асуудлыг ч ганцаараа шаналлгүй те асуудлаа бурхан дайлтгаж хариултаа хайдаг зоригтой мэрэгэн ухаантай нэгэн Хабакук байсан. Тэгээ Хабакук Вавилоны цэргүүдийн давталгоогоор Иерусалимийн сүм сүрч ард түмэн боолоор цөллөгт явж улс орнд бүхэлдээ балгас болсон ч гэсэн бурхны агуу ивэлийн улмаас баяр хөөртэй байсан юм а. Зөвхөн бурхныг харж итгэж түшиглэж даган явбал баяр хөөртэй амьдралаар амьдрч байна. Амен. Баяр хөөртэй амьдрах нь Христийг эзнэр хүлээн авсан итгэгчийн дүр төрх шүү дээ. Хабакук яг л үүнийг харуулдаг байсан. Тэгэхээр итгэгч хүн Тэнгэрийн улсын хүсэл, найдвар дотор баяр хөөрөөр бэлгсэн амьдралаар амьдрах хэрэгтэй юм аа. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж талархан залбирах цагийг гаргацгаая. Орчлоорсон зэх бүтээсэн эзэн таны хайр инэрл агав. Бид энэ цаг мөчид нөхцөл байдал дотор гутарч бүх зүйлийг өөртөө үгүйсгэж, зовлонгоос зүхтаж, зовлонг аргалж, хуурж, өөрийгөө бас хуурж тэгж амьдрахыг хүсэхгүй. Харин бүх зүйл эхнээсээ юу болоод яагаад ийм байдалд оров гэдгийг мэдэж байгаа. Хаашаагаа явах юм бол, яаж хийх юм бол, хаанаас эхлэх юм бол, хаана зогсох юм бол энэ бүхнээс гарах боломжтой гэдгийг мэдэж байгаа. Биднийг бүтээсэн, бидний амьдралыг өгсөн их эзэн та бүхнийг мэдж байгаа гэдэгт эргэж итгэхэд та биднийг ятгаж синхруулж өгөрэй гэж таньсгууж байна. Амьдралд маань ирж олон удаа таны үгийг дамжуулсан Хабакук шиг хүмүүсийг сонсоогүй бол, бас өөлөө хашаасан бол, хамт залбираагүй бол, хамт ярилцаж суугаагүй бол та биднийг уучлж өгөөч гэж таньсгууж байна. Тэр ийм өөдрөг эзэн танд ямар ч нөхцөл байдал дотор итгэдэг тийм хүмүүсээс суралцахын оронд тийм хүмүүсийг хэд шашинлаг хитрхи одоо хийсвэр гэж бодож бардамж явсан биднийг бас та уучлж өгөрэй гэж таньсгууж байна. Монголчууд биднийг эзэн таны л өмнө өвдөгсөддөг байхад туслаарай гэж таньсгууж байна. Бид олон малтай, том нутагтай, бид яаж ч хүнд байдалд орсон биднэрт бусад хүмүүст өрөндөө өгөх зүйл байгаа гэсэн тийм бардамлаар биш. Бурхан байгаа учраас энэ газар нутгаар бүхнийг ихнэж чадна гэсэн итгэлтэй байхад туслаарай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Хабакук шиг эзэнд түшиглэж баяр хөөртэй амьдралаар амьдарцгаая. Өнөөдөр танд юу ч тохиолдсон баяр хөөртэй байхыг та сонгоорой. Эзэн тантай хамт шүү. Энт хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Маргааш эргээд энэ цагтаа олццгаая. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.